Гэрийн зүг буцхана. Тэмцлийн тоос дарагдах үед юу үлдэх вэ? Тэдний юу хэлсэн нь биш. Харин тэрхүү үеийн дунд та өөртөө хэрхэн хандсан тань л үлдэнэ. Өөрийгөө хүндэтгэхгүй нь салют шиг тесэрч гарч ирдэггүй. Энэ нь өдөр тутмын жижиг сонголтууд, удаан амьсгаа авалт. Өдөөн хатгалгын өмнө толгоогоо үл ялах сэгсрэх, үн цэнгүй ярианаас алхам ухрах зэрэг чимээгүйхэн хуримтлагддаг. Нэг л өдөр та хорт хүмүүс таныг нэрлэх, тодорхойлох эрхгүй болсныг ойлгох болно. Тэд салхи тэгдэж магадгүй ч таны чиглэлийг өөрчилж чадахгүй. Энэ үед өөрийгөө хүндэтгэхгүй нь батлах шаардлагагүй болж таныг тойрон хүрээлэх амгалан тавин бат бөх орчин болон хувирна. Энэ бол та гэртээ эргэж ирсэн мөрчим. Тэр газарт чимээ шууган таны хэмнэлийг алдагдуулж чадахгүй. Сүүдэр таныг замаас тань төөрүүлж чадахгүй. Та өөрийн гэрэл дотор бат зогсно. Энэ л хангалттай хариулт юм. Заримдаа бүх зүйл цэвэрлэгдэх үед хоосон мэт мэдрэмж төрж болох ч Юнгийн хэлснээр энэ бол алдагдал биш. Харин бэлтгэл юм. Хоосон мэт санагдах тэр орон зай үнэндээ шин зүйлд зориулж цэвэрлэгдэж буй хэрэг билээ. Амьдралд маш хачирхалтай санагдах үе шатууд байдаг. Та гуниглаагүй, өвдөөгүй, ямар нэгэн хямралд ороогүй гэсэн атлаа таны сонирхол татдаг байсан бүх зүйл чимээгүйхэн холдон одож буйг та анзаарна. Нэгэн цаг таныг догдлуулдаг байсан зүйлс өглөөний манан мэт замхарна. Таныг гэрэлтүүлдэг байсан мөрөөдлүүд хүртэл өөр хүнд хамаатай мэт бүдгэрч эхэлдэг. Эхлээд харахад та өөрийгөө дороотож, суларч, урам зориггүй болж байна гэж бодож магадгүй. Гэвч юун үүнийг өөр өнцгөөс хардаг. Та бүх зүйлд сонирхолгүй болж эхлэх нь төгсгөл биш. Харин эхлэлийн анхны шимж тэмдэг юм. Ухамсаргүй ертөнц үргэлж төрүүлж алхдаг. Тэр таныг шинэ зүйл рүү хөтлөхөөс өмнө үүргээ гүйцэтгэж дуулсан хуучин зүйлсээс тань салгаж авдаг. Энэ үйл явц чанга дуу чимээтэй биш. Анхааруулга өгдөггүй. Энэ нь зүгээр л нэгэн цагт үн цэнтэй байсан зүйлийг гэнэт амтгүй болгож. Хэрв та хуучин мөрөөдөл, хуучин хүмүүс, хуучин газруудтайгаа цаашид нийцгээ болсон бол энэ видеог үргэлжлүүлэн үзээрэй. Учир нь та амьдралаа алдаж байгаа биш. Харин даалгавранд дууссан хуучин биегээсээ салж байгаа хэрэг юм. Өнөөдрийн видеоноос бид таны дотоод аяллаа цоошин шатанд орж буй хамгийн тод 6 шинж тэмдгийг тайлбарлах болно. Юун гэхээр бол энэ нь таны дахин төрөлтийн үүд хаалга юм. Нэгдүгээр, хуучин үн цэнийн тогтолцоо нуран унах нь. Шинэ биеийг бүтээхийн төлөө өмнөх бэлтгэл үе шат. Та өглөөс ирээд өмнө нь таныг хөөргөдөг байсан зүйлс рүүгээ хардаг. Гэвч одоо бүх зүйл хоосон цаас шиг таны нүдний урдуур зүгээр л өнгөрөн одно. Гунигтайж биш, баяртайж биш. Эсэргүүцээгүй мөн юу ч мэдрэхгүй байх тэр мэдрэмж. Шургуу зүтгэдэг байсан зориг тань гинэт утгагүй санагдаж, бүтэн жил төлөвсөн төлөвлөгөө тань хуучин зүүд мэт бүдгэрнэ. Та би яагаад юугч сонирхохоо болчих вэ гэж өөрөөсөө асуудаг. Яг энэ үчид та бүх зүйл нуран унаж байна гэж боддог бол Карл Юнг үгүй яг одоо л бүх зүйл эхэлж байна гэж хэлэх байсан. Энэ сонирхол буурах нь дороотлын шинж биш. Харин дотоод бүтцийн чимээгүй боловч хүчрхэг өөрчлөлт юм. Таны амьдралын цоошин үе шатанд бэлтгэхийн тулд хуучин үн цэнийн систем тань ан цав гарч байна. Насанд хүрсэн хүн хүүхэд насны тоглоомондоо насан туршдаа баясаж чаддгүй адил төлөвшөж буй сүнс өөрийнхөө хуучин хувилбарыг зохиосон зорилгоор үргэлж хөөрч чадахгүй. Энэ нь амьдрах хүсэлгүй болж байгаа хэрэг биш юм аа. Харин мөчлөгөн дууссан үн цэнийн системээс алхан гарч буй хэрэг юм. Өөртөө харь хүн шиг санагдаж байсан тэр үеэ эргээд нэг сандаа. Магадгүй та дуртай байсан ажлаасаа эсвэл ижилхэн яриа өрнүүлдэг найзуудын хүрээллээсээ ямар нэг шалтгаанаар хүн дээр хийх хүссэн байх. Энэ нь таны сүнс хуучин үн цэн нь өсөж хөгжөхөд хангалтгүй болсон шинэ шатанд орсныг илтгэж байгаа юм. Хоёрдугаарт персона буюу нийгмийн багны ялцрал. Хуучин үн цэнийн систем нурахад та зөвхөн зорилгодоо бус, харин олон жил хадгалж ирсэн өөрийнхөө дүрээс уйдаж эхэлдэг. Энэ бол таны нийгмийн баг буюу Юнгийн хэлснээр персона ялцарч эхэлсний шинж юм. Сүнс тань цаашид тоглохыг хүсэхгүй байгаа
тэр дүрд та тоглож чадхаа болдог. Та өмнө нь хийдэг байсан олон зүйл таны жинхэнэ мөн чанараас биш, харин бусдын хүлээлтээс үүдэлтэй байсныг ухаарч эхэлдэг. Хүндлүүлэхийн тулд хүчтэй, хайрлагдахын тулд ээлдэг, үн цэнтэй харагдахын тулд завгүй төр тоглодог байсан багнууд тань дэндүү наалтсан байж, юун хэлэхдээ амьдралын хамгийн том давуу эрх бол өөрийнхөө байх явдал юм гэжээ. Одоо та бусдад таалагдах гэж хичээхээ болох үед тэр сонирхолгүй байдал таны амьдрал муудснаас биш, харин таны сүнс цаашид жүжиглэхийг хүсэхгүй байгаа үннээс урган гардаг. Хэрв хуучин үн цэнийн систем нь дэндүү давчуу болсон байшин бол персона нь ханан дээрх хууларч буй будаг юм. Та толинд хараад өөрийгөө танихгүй, өөрийнхөө яриаг сонсоод харь хүн шиг мэдэрнэ. Энэ бол өөрийнхөө жинхэнэ мөн чанарт эргэн очих анхны алхам юм. 3. Нийгмийн харилцаанаас хөндөрөх social detachment. Таны дотоод ертөнцид өөрчлөлт гарахад харилцаанууд хэвээр үлдэж чадахгүй. Та хүмүүсээс зугтаж эсвэл хүйтэг хүндий болсон доо биш. Харин таны дотоод ертөнцийн давтамж frequency өөрчлөгдөж буй учраас тэр юм. Та үүнийг эхлээд маш нарийн мэдэрнэ. Танил ярианууд таны сэтгэлийг хөдлөхөө болж өмнө нь инээлгдэг байсан хошин шогууд ямар ч мөр үлдээлгүй өнгөрнө. Найз нөхөд гэр бүл хамт олонны хэвээрээ байгаа ч таны болон ертөнцийн хооронд нэмгэн шил байгаа мэт та тэднээс хідэн алхмын зайд зогсож буй мэт мэдрэмж төрнө. Энэ бол хайхрамжгүй зам биш, харин хувьслын хүндээрэл юм. Юун хэлэхдээ хоёр хүний уулзалт нь хоёр химийн бодисын шүргэлцэлтэй адил юм. Хэрв ямар нэг хариу үйлдэл гарвал хоёулаа өөрчлөгддөг. Та хуучин холбоо суудаа хариу үйлдэл үзүүлэхээ болох нь таны дотоод ертөнц өөр дуу тоглож байгаагийн шинж юм. Та бусдын хэмнэлээр бүжиглэж чадхаа болдог. Энэ хүндээрэл нь таныг өөрийгөө таних, жинхэнэ биегээсээ бүрдсэн шинэ харилцаа сүлжээг байгуулахад бэлтгэж буй хэрэг юм. 4. Үл нийцэлт мэдрэмтгий болох sensitivity to misalignment. Сэтгэл зүйн өөрчлөгдөж эхлэхэд бие махбод үүнийг хамгийн түрүүнд анзаардаг. Та үүнийг бодлоор бус, харин маш өчүүхэн боловч хурц тохиогоор мэдэрдэг. Зүрхний цохилт үл ялаг тургасах, гүйхэн амьсгалах, мөр хүндрэх, цээж рүү юм зангирах мэдрэмж. Өмнө нь зүгээр байсан зүйлс одоо таны мэдрэлийн системийг татсан утас шиг чангалж эхэлнэ. Танил өрөө хүнд санагдаж, дадал болсон ажил таныг эхлэх мөчөөс л ядаргаанд оруулна. Энэ бол сул дорой байдлын шинж биш ээ. Харин таны бие бичил түгшүүрийн системээ идэвхжүүлж буй хэрэг юм. Юун хэлэхдээ бие бол сүнсний харагдах байдал. Харин сүнс бол бие махбодын сэтгэл зүйн туршлага юм гэжээ. Таны оюун ухаан төвчж, зөвтгөж, буулт хийж болох ч бие махбод тэгж чаддаггүй. Тэр үргэлж хамгийн үнэн тохиог өгдөг. Сонирхол буурах нь таны дотоод болон гадаад ертөнцийн хоорондын зөрүү misalignment үүснийг илтгэж буй биеийн хэл юм. Хэрв танд эдгээр шинжүүд илэрч хуучин үн цэнтэйгээ цаашид нийцгээ болсон мөч тохиолдож байсан бол сэтгэл хэсэгт би үүнийг тулсан гэж бичээрэй. Энэ нь таны аяллаа эсэргүүцэхэд туслахаас гадна яг ийм шатанд яваа өөр нэгэнд чимээгүй дэмжлэг болох юм аа. Бие махбод ба сүнсний луужин. Энэ бол шинжлэх ухаан юм. Мэдрэл судлалын олон судалгаагаар хүний автономит мэдрэлийн систем нь хүрээлэн буй орчин болон дотоод төлөв байдлын хоорондын синхрончлал алдагдахад маш хурдан хариу үзүүлдэг болохыг тогтоожээ. Та өөрт тань тохирохгүй газар байх үед бие махбод зөөлөн түгшүүрийн гормыг идэвхжүүлж, зүрхний цохилт түргсэж, булчин чангарч, кортизолын түвшин тасралтгүй бага багаар нэмэгддэг. Өөрийгөө луужингийн зөв гэж төсөөлөд үзтээ. Зөв газартаа байхдаа тэр зөв хөдөлгөөнгүй байна. Харин үл нийцэх соронзон орны дэргэд очиход зөв чичирч, чиглэлээ алдаж эхэлдэг. Таны бие яг үн шиг ажилдаг. Давтамж нь нийцэхгүй байгаа орчинд бие тань чичирч, дохио өгч, таагүй байдал үүсгдэг. Энэ бол хит мэдрэг байдал биш. Харин таныг өсөлт хөгжилтийн замаас тань хазаалгаж, буй зүйлээс салгах гэсэн биеийн тань үнэн зөв ажиллагаа юм. Хуучин амьдрал таныг орхиж байна. Учир нь шинэ амьдрал ойртон ирж байна. Хэрв өмнөх хэсэгт дотоод өөрчлөлт таныг хүмүүсээс хөндөрүүлсэн бол энэ хэсэгт бие махбод тань
таны сүнсийг хоосон болгож буй орон зай, химнэлээс холдохыг зааж байна. Та сул дорой учраас ухарч байгаа юм биш. Харин таныг дахин тоглуулж, realign байгаа учраас ухарч байгаа хэрэг юм аа. 5 дугаар, шөнийн тэнгис дэх аялал дахин төрхийн өмнөх нуугдахгүй. Хэрв танил бүх зүйл намайг орхиж байгаа бол би хаана хамааралтай байгаа вэ? Яг энэ мөчид та Юнгийн нэрлсэн шөнийн тэнгис дэх аялалд хөл тавина. Энэ бол сүнсний харанхуй шөнөөр аялж ухамсаргүй ертөнцөд дахин төрөлд бэлтгэгдэж буй үе юм. Энэ шатан та гадагшаа энерги цацруулахгүй, харин дотоод ертөнцөдөө байхыг хүснэ. Та залхуурсандаа биш. Харин энерги танд гүн давхарга руу татагдан орж байгаа учраас юу ч хиймээргүй санагдаж магадгүй. Далайн давлгаа эргээсээ хүчтэй ухарч байгаа мэт. Гаднаас нь харахад суларч алга болж байгаа мэт харагдавч үнэндээ илүү өндөр, илүү хүчтэй давлгаалахын тулд хүчээ хуримтлуулж байгаа хэрэг. Леди Гагагийн жишээг сандаа. Тэр дэлхийн нийтэд тесрэлт хийхээс өмнө хэвлэл мэдээлэлээс бүрэн алга болж өөрийн бүтээлч биегээ чимээ хүүхэн дахин бүтээсэн байдаг. Шөнийн тэнгис бол зөвхөрлийн ёроол биш. Харин дахин бүтээхүн ёроол юм. Та амьдралаас цутгах гэж биш. Харин шинэ амьдралыг бүтээх гэж алга болдог. Юнг үүнийг сүнсний ариун шүн гэж нэрлэсэн. Учир нь агуу эхлэл бүр гэрэлт гарахаас өмнө харанхууд үрээ суулгадаг. 6. Зүүн совин сэргэх нь дотоод хүчтийн идэвхжил. Шөнийн тэнгисийн аяллаа дараа та маш нарийн хөдөлгөөнийг мэдэрч эхэлнэ. Бүх зүйл утгагүй санагдхаа болж жижиг хачиргалтай дохионууд ирж эхэлнэ. Гинтийн бодол, тайлбарлах боломжгүй мэдрэмжүүд. Юнг үнийг зүүн совин сэргэх шат гэж нэрлэсэн. Энэ үед синхрончлол буюу давхцлууд ойр ойрхон тохиолдно. Гинэд сонссон ганц өгүүлбэр таны хайж байсан асуултын хариулт болох. Эсвэл чухал шийдвэр гаргахад өдөр хуучин найз тань холбоо барих гэх мэт. Юнг гэхээр зүүн совин бол ид шид биш. Харин шин бие бүрлдэж байх үеийн ухамсаргүй ертөнцийн төрлөх хэл юм. Таны дотоод ертөнц болон гадаад ертөнц хоорондын зөрүү арилгах тусам оюун ухаан тань салхи, зогссон нуур мэт амгалан болно. Тэрхүү амгалан байдалд л хамгийн гүн хөдөлгөөнүүд өөрийгөө илчилдэг. Та бүх зүйлийг сонирхохоо болсон нь ёроол руу унсан хэрэг биш. Харин өмнө нь харж чаддгүй байсан зүйлсээ харах эхлэл байжээ. Төгсгөл гэртээ эргэн ирсэн нь. Аялал дуусахад та нэгэн үннийг ойлгох болно. Сонирхол буурах нь амьдралыг сорж буй харанхуй биш. Харин шинэ зүйл орж ирэхэд зориулагдсан орон зай байсан юм. Энэ нь наран мандахын өмнөх өчтэй адил. Тэнгэр хараахан гэрэлтийг үж салхи аль хэдийн өөрчлөгдсөн байна. Таны туулсан шат бүр үн цэнийн систем нурах, персона ялцрах, нийгмийн харилцаанаас хөндөрөх шөнийн тэнгисийн аялал. Энэ бүхэн шинэ бие үндэслэхэд зориулж хөрсийг нь бэлдэж байсан үе шатууд юм. Та өөрийгөө өөрчлөгдөх гэж албадах шаардлагагүй. Зөвхөн үүргээ гүйцэтгэж дууссан зүйлийг тавьж явуулах зоригтой байхад л хангалттай. Амарч байхдаа эдгээр үннийг дотоод сэтгэлдээ шингээ. Та эвдрээгүй, та хоцроогүй. Та яг байх ёстой газараа байх ёстой цагтаа байна. Ухамсаргүй ертөнц таныг унтаж байх хооронд ч ажилласаар, шархыг тань ангааж харанхуйд бүрлдэж буй тэрхүү шинэ хуйлбарт тань бэлдэх болно. Одоо амардаа. Бүх зүйлийг тавьж явуул. Унтаж байх үед ч өрнөж буй тэрхүү үйл явцад итэг. Сэрэх үед тань ямар нэг зүйл өөрчлөгдсөнийг, сүнс таныг үргэлж гэрт тань дууцаар байдгийг анзаарах болно. Сайхан амраарай эрхэм аялагч минь. Та яг байх ёстой газараа байна.